Үзэгчдээ MBC News мэдээллийн хөтөлбөрийн 5 гаругийн дугаар эхлэж байна. Мэдээллийн товчхонд анхаарал хандуулна. Цодорхой 2020 өсвөрийн шатарчдын аймгийн аврах шалгаруулах тэмцээн энэ сарын 7-8-ны өдрүүдэд болно. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Од гэрэл тойргийнхоо 11-р цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцлаа. Аймгийн цагдаагийн газар 2019 оны эхний 11-р сард 1368 гомдол мэдээлэл хүлээн авсан байна. Манай аймгийн 470 гаруй иргэн ухаалаг гар утас ашиглаж арсны өвчний онцлогоонд хамрагджээ. Эдгээр олон бусад мэдээллийн дэлгэрэнгээд анхаарал хандуулна. Мэдээ эхлэж байна. Жилбэр Монголын хүүхдийн ордноос зохион байгуулдаг өсвөрийн шатарчдын цодгор хүү тэмцээнийг энэ сарын 7-8-ны өдрүүдэд аймгийн гэр бүл хүүхэд залуучдын хөгжлийн газар Baby Shop дэлгүүртэй хамтран зохион байгуулна. Тэмцээнд оролцох хүүхдүүдийг 12 дугаар сарын 6-ны 17 цаг хүртэл бүртгэнэ. Монголын хүүхэд багшуудын дунд шатрын спортыг сурталчлан дэлгэрүүлэх, оюун ухаан авьяас бэлгийг нээн хөгжүүлэх, ирээдүйн майструудыг бэлтгэхэд Цодорхой 2020 тэмцээний зорилго оршин Цодорхой тэмцээн эрх амралтын өдөр буюу 12 дугаар сарын 7-8-нд Улаанумсмын ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн спорт зааланд бус бөгөөд тэмцээнд оролцох хүүхдүүдийг 2019 оны 12 дугаар сарын 6-ны 8-аас 17 цаг хүртэл бүртгэх юм. Эцэг их асран хамгаалагчид оролцох хүүхдийн төрсний гэрчлэгээ сургууль цэцэрлэгийн албан мэдүүлгийн хамт авчирч бүртгүүлнэ. Сургууль цэцэрлэгийн шатрын тэмцээнд насны ангилал тус бүрт цэцэрлэг бүрээс 2, дунд сургуулиас 2, ахлах сургуулиас 3, цогцлбор сургуулиас 4, албан ёсны гэрчилгээтэй клуб тус бүрээс 1 хүртэлх хүүхдийг оролцуулна. Тэмцээнд оролцох насны ангилал 5 хүртэлх насны охид хүүгүүд 2015 оны 1-р сарын 1-ээс хойш төрсөн, 7 хүртэлх насны охид хүүгүүд 2013-аас 2014 онд төрсөн, 9 хүртэлх насны охид хүүгүүд 2011-ээс 2012 онд төрсөн, 11 хүртэлх насны охид хүүгүүд 2009-ээс 2010 онд төрсэн хүүхдүүд оролцох юм а. За жил болгон Монголын хүүхдийн ордноос зохион байгуулдаг өсвөрийн шатарчдын аймгийн аврах шалгаруулах Цодорхой гээд 2020 гээд тэмцээн маань энэ жил зохион байгуулагдаж байна. За энэ тэмцээн маань ерөнхийдөө 10 хэд дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа. 17 дахь жилдээ Baby Shop дэлгүүр маань үндсэндээ хүүхдийн үйл ажиллагаа, хүүхдийн өмнө өөр хүлээгээд энэ хүүхд тэмцээнийг хамтран ивент гэж оролцдог байгаа. Тэгээд ерөнхийд нь хэлэхэд бол аймгийн хэмжээнд энэ тэмцээн бол 4 насны ангилаар эрэгтэй эмэгтэйгээд шавтар системээр зохион байгуулдаг тэмцээн байгаа. Тэгээд энэ тэмцээнд холбогдуулан 12 сарын 7-8-ны өдрүүдэд одоо Улаанумсм хотноо зохион байгуулагдана. За тэмцээнд оролцож байгаа хүүхдүүд маань насныхаа ангилал төрсний гэрчлэгээтэйгээ тэгээд мандаттай ингээд ирж бүртгүүлээд бүртгэлийн хугацаа аваад энэ хүү тэмцээнд оролцох бүрэн боломжтой. За энэ тэмцээний шалгарсан одоо 8 сурагч гэсэн үг эрэгтэй эмэгтэй 4 насны ангилалд байгаа. Одоо эрэгтэй тийм ихний одоо 1-р байранд орсон хүүхдүүд маань Монголын хүүхдийн ордонд зохион байгуулагдах. Тэгээ улсын уралдаанд одоо оролцдогоор одоо онцлог тийм тэмцээн байгаа. Тоглолт Швейцар системээр явагдах бөгөөд оролцсон хүүхдүүдийн тооноос хамаарч өргийг шийдвэрлэн тэргүүн байр эзэлсэн 8 хүүхэд Улаанбаатар хотод болох улсын уралдаанд оролцох хэрэгтэй болох юм. Сумдаас тэмцээнд оролцох хүүхдүүдийн Улаангомд ирж буцах унааны зардал шалгарсан хүүхдүүдийн улсад оролцох зардлыг тухайн сум орон нутгийн сургууль цэцэрлэг эцэг хариуцах юм а. Дараагийн мэдээ Улаанумсмын 2 дугаар багаас сонгогдсон аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Од гэрэл тойрогтой ажиллаж тойргийнхаа 11-р цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцлаа. Тойрогтой ажиллах үеэр улсын хурлын гишүүн сангийн сайд Хүрэл Батрын хандуулсан гэрийг 11-р цэцэрлэгийн хамт олонд гардуулан өглөө. Улаанумсмын 2 дугаар багаас сонгогдсон аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Од гэрэл тойрогтой ажиллаж шинээр үйл ажиллагаагаа явуулж буй 11-р цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцсан юм. 11-р цэцэрлэг нь үйл ажиллагаагаа явуулаад 3 сар болж байгаа бөгөөд хүүхдийн сурч боловсрох таатай орчин нөхцөлийг бүрдүүлэн хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх тал дээр ихээхэн нь анхаарч ажиллаж байна. Энэ цэцэрлэг маань одоо сая 9 сарын 5-нд бид улсын комисс хүлээж аваад 9 сарын 6-ны өдөр нээлттэй хийгээд 7-оос хүүхдээ авч ирсэн. Яг өнөөдрийн байдлаар бол 3 сарын хугацаанд 90 хоногийн хугацаанд бол үнэхээр сайхан тогтсон байна, сайхан орчныг бүрдүүлсэн байна. Тий. Сэтгэл хангалуун байна. Тий. Энийг одоо бас миний зүгээс үзүүлсэн дэмжиж тусцаа бол бас байгаа. Доктортлынх нь одоо анги танхим тогтоох одоо энэ хэвс дөрожийг авч өгөхөөс ихсүүлээд гэх зэрэг одоо зүйл дээр бол бас дэмжих тустай үзүүлсэн. Тэгээд одоо үнэхээр ийм сайхан орчин бүрдүүлсэн байна. Сайхан хамт олон баг хамт олон бүрдсэн байна. Тэгээд баяртай байна одоо. Ажлаа хараад явж байхад. Тэгэхээр энэ хүү цэцэрлэг бас энэ бол 2 дугаар багийн нэг тийм бас хүсэн үлээж байсан цэцэрлэг байсан шүү дээ тийм ээ. Өө тэгэлгүй яг хөө 16 оны сонгуулиар одоо яг мөрөг хөтөлбөр ард хэрэгтэйгээ танилцуулаад явж байхад бол ер нь бол багийн нийт
бараг 80-90% орчим иргэдийнхэн санал байсан. Энэ бол манай баг дээр нэг одоо сургуулийн university боловсрол эзэмших хүүхдэд цэцэрлэг барьж өгөөч. Ер нь одоо хамгийн нэн тэргүүн шаардлагатай зүйл энэ байна гэдэг зүйлийг ард иргэдэд тавьж ирсэн. Энэ хүсэлтийг одоо үндэслэлний дагуу тэгээд улсын төсвийн сангийн сайд байна суулгаж өгсөн. Энэ тойргийг бас сангийн сайдын тойрог шүү дээ. Манай тойрог чинь улсын гэрлийн гишүүн Хөрлөбаатарын тойрог. Тэгээ сангийн сайд маань суулгаж өгөөд улсын төсвийн 1 тэрбум 440 сая төгрөг өртөгтэйгээр нэг жил 3 сар орчмын хугацаанд үйлчлэл барилгын ажил нь явагдаад үндсэндээ 100% дуусаад одоо ингээд бүрэн одоо яг ажиллаад эхэлчихсэн байж байгаа. Тэгээ багийн маань одоо ард иргэдийн маань хүсэлт байсан. Тэгээд энэ одоо хүсэлтийг нь биелүүлсэндээ бас одоо сэтгэл хангалуун байгаа. За тэгэхээр бас энэ анги танхимын тогтчлолтын дээр бас багш нар бас эцэгчүүд энэ дээр анхаарч ажилласан гэж шүү дээ. Тийм тэгэхээр тэрхүү хүмүүстэй хандаад бас та. Гэхдээ тэглгүй яах вэ? Ер нь энэ сайн эрхлэгч нь тайлбарлаж байна. Тэр анги танхимд яг зарим нэг зүйлийг бол яг нэг боловсролын яамнаас одоо сангийн сайдын одоо юунаас бол өгсөн байгаа бах. Тэр томог тохиромжуудыг ер нь тэгээд ихэнх дийлэнх томог тохиромжуудын бас энэ ажиллаж байгаа баг хамт олон өөрсдийнхөө санаачлагаа нөөц бололцоогоо гаргаад их сайхан тогтчулсан сэтгэл хангалуун байна. Үнэхээр хангалуун байна сэтгэлийн дээр бол. Тэгээ бүх одоо ажилчид нь одоо ажлын өндөр амжилт хүсье. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Од гэрэл 11-р цэцэрлэгийн хамт олонны үйл ажиллагааг дэмжих зорилгоор улсын хурлын гишүүн сангийн сайд Хөрлөбаатарт гэр цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулахад гэрний туслалцаа үзүүлэх санал тавьсны үндсэн дээр өнөөдөр улсын хурлын гишүүн сангийн сайд Хөрлөбаатарын хандуулсан гэрийг тойрогт ажиллах үеэрээ 11-р цэцэрлэгийн хамт олонд алд цэнхэр хадгийн хамт гардуулна өглөө. За энэ Монгол улсын сангийн сайд Хөрлөбаатарт хүсэлт тавьсны дагуу Улаангом сумын 2 дугаар багийн 11-р цэцэрлэгийн хамт олонд одоо энэ цэцэрлэгийн үйл ажиллагааг нь дэмжих зорилгоор зуны одоо гэр цэцэрлэг ажилуулах үйл ажиллагаанд нь одоо ингээд гэр одоо хандивсныг өгснийг хүлээлгэж өгж байна. Энэ цэцэрлэгийн хамт олонд ингээд хүлээж авна уу. За өнөөдөр одоо манай цэцэрлэгийн үйл ажиллагааг дэмжиж бас 2 дугаар багийн малчтын одоо хүүхдүүдийг зуны гэр сургалтанд хамруулах ийм үйл ажиллагааг бас ивэж одоо улсын хурлын гишүүн сангийн сайд Хөрлөбаатар гишүүнд одоо хүсэлт гаргасны улмаас манай цэцэрлэгт бас ийм сайхан шин гэр ирж байна. За ингээд энэ гэрээг бас манай аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч Од гэрэл гоёрж манай цэцэрлэгт бас гардуулж өгч байна. Тэгээд одоо манай цэцэрлэгийн үйл ажиллагааг дэмжиж байгаа ямагт дэмжиж хамтран ажилладаг бүх хүмүүстээ цэцэрлэгийн хамт олонны зүгээс одоо баярлж талархснаа илэрхийлж хэлмээр байна. Тэгээ манай цэцэрлэгийн үйл ажиллагааг бас одоо улсын хурлын гишүүн сангийн сайд Хөрлөбаатар гомоос аймгийн одоо иргэдийн хурлын төлөөлөгч Од гэрэл гишүүн одоо аймгийн удирдлагууд боловсрол соёл урлагийн газар одоо сумын Улаангом сумын сум тэгээд манай одоо цэцэрлэгийн хүүхдүүдийн эцэг одоо ямагт дэмжиж бас одоо өнгөтэй өөдтэй ажил үйлс маань эхлэхэд ихээх нь одоо анхаарч ажиллаж байгаа энэ хүмүүст бас дахин баярлснаа илэрхийлье. Тэгээ одоо Од гэрэлгоос манай цэцэрлэгийг анх үйл ажиллагаа эхлэхэд 9.5 сая төгрөгийг одоо өгч одоо манай цэцэрлэгийн хүүхдүүдийн сурах тав тухтай орчныг бүрдүүлэх бүх ангиллуудыг одоо дэвсгэртэй болгох энэ асуудлыг одоо бүрэн шийдэж өгсөн бас ийм хүн байгаа. Тэгээ манай хамт олон бас энэ хүнд одоо их талархаж байгаа. Тэгээд одоо энэ хүн одоо бүх манай цэцэрлэгийг дэмжиж одоо тусалж явдаг бүх хүмүүсийнхээ амьдралд аз жаргал эрүүлэх хамгийн сайхан бүхнийг одоо цэцэрлэгийн хамт олонны зүгээс бас хүсэн өрөөж байна. За өнөөдөр аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч Од гэрэл маань энэ 2 дугаар агийн нутаг дэвсгэртээр сонгогдсон тойргийнхаа ард иргэд болон сонгогдсон тойрогтой баригдсан цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцаад явж байна. Энд танилцах явцад нь би бас энэ Улаангом сумын 11-р цэцэрлэгийн үйл ажиллагаа танилцаад харилаа. Тэгээд Монгол Улсын засгийн газрын гишүүн, Монгол Улсын сангийн сайд Хөрлөбаатар гишүүн маань бас дэмжиж тусалж энэ сайхан өргөөг энэ цэцэрлэгт өгч байгаа. Энэ цэцэрлэгийн хамт олон маань үнэхээр баярлаж талархаж хүлээж авч байгаа явдлаас хүүхний зүгээс болон Улаангом сумын ард иргэдийн нэрийн өмнөөс Аман иргэдийн төлөөлөгчийн хурлын нэрийн өмнөөс бас баярлаж талархаж байгаа илэрхийлье. Ер нь Увс аймгийн Улаангом сум маань өнгөрсөн 19 онд бүтээн байгуулалтын нэлээд олон ажлууд хийгсний нэг нь энэ Улаангом сумын 11-р цэцэрлэг 2 дугаар агийн нутаг дэвсгэр дээр баригдсан. 2 дугаар агийн хөдөөний малчин болон 2 дугаар агийн суурин хүн амын дотор цэцэрлэг сургуулийн өмнөх насны боловсролыг дэмжсэн ийм сайхан үйл явдал болсон гэж үзэж байгаа. Энд сонгогдсон аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч Од гэрэл маань бас их идэвх зүтгэлтэй санаач гарган ажиллаж байгаад бас баярлаж байгаа.
Ер нь ерөнхийдөө нийгмийн чиглэлд орсон салбаруудын хамгийн гол асуудал бол сургуулийн өмнөх насны хүүхдийн энэ сурах орчныг бүрдүүлж байгаа явдал бол бас 19 оны онцлог ажил болж байгаа гэдэгт бол иргэд маань ч гэсэн бид нар нэлээд сэтгэл хангалуун байдаг. Тэгээд энэ цэцэрлэг маань өнгөрсөн 9 сарын 1-нд цэцэрлэгийнхаа үйл ажиллагааг гэр цэцэрлэг хэлбэрээр байж хүүхдүүдэд хүлээж авч энэ шинэ байшинтай болсон. Одоо ингээд эргээ харахад бол үнэхээр хизээний хуучин ажиллаж гисэн цэцэрлэг шиг үнэхээр сайхан тогтсон явдал бол энэ аймаг орон нутгаас ч гэсэн улсын хурлын гишүүдээс дэмжлэг маань бас амжилттай бүтээлтэй энэ цэцэрлэгт наалдаж бас ард иргэд хүрч байгаа юм байна гэсэн ойлголт төрж байна. Ингээд энэ цэцэрлэг маань 150 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг. Энэ жил хагас бараг болоогүй шахан байхад нь 160 гаруй хүүхэд хурц хүмүүж гэж дараа жилээс энд бол нэлээд хүүхдүүд эрх ирмэлзэлтэй энэ цэцэрлэгийн хамт олонны үйл ажиллагаа, дээр нь цэцэрлэгийн байгаа орчин гэдэг ингээд улаан сумд нэлээд төлхөө анхаарлыг, иргэдийн анхаарлыг сайн сайхнаар татаж байгаа энэ цэцэрлэг маань улан өргөжинд явжиж одоо хүүхдийн ирээдүйн нөхцөлийг бүрдүүлж байгаа явдалд баярлалаа салгаж байгаа. Ингээд энэ цэцэрлэгийн хамт олонд бол энэ тойргоо сонгогдсон улсын хурлын төлөөлөх гишүүн, аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч, сумын иргэдийн хурлын төлөөлөгч, багийн засаг дарга болон багийн иргэдийн нийтийн хурлын дарга бүх төрийн удирдах хүмүүстээ баярлалаа талархаж явдаг илэрхийлж амжилт хүсье. Улаанумсгийн 2 дугаар багаас сонгогдсон аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Од Гэрэл 2016 оноос хойш 2 дугаар багт нэлээдгүй олон ажлыг санаачлан хийсэн байдаг. Тухайлбал 2018 онд Ойрын мөрийн хөтөлбөрт тусгагдсны дагуу 2 дугаар багийн төвийн барилгыг 63.8 сая төгрөгөөр хувийн хөрөнгөөр барьж ашиглалтанд оруулсан билээ. 2012 оноос хойш багийн төвийн барилгагүй байсан тухайн багийн иргэд төрийн үйлчлэгээ хурал зөвлөгөөн чөлөө цагаа өнгөрөх арга хэмжээ зохион байгуулах чухал ач холбогдолтой ажил болсон юм. Мөн тус багт 2018 онд сангийн сайд Хүрлбаатарын санаачлагаар Юнитлийн дахин дамжуулах сүлжээг тавьсан юм. Юнитлийн дахин дамжуулах сүлжээтэй болсноор хамгийн өргөн мэдээллийг цагаалдалгүй авах дэлхийн улс орнуудыг холбосон асар их мэдээллийн сан бүхэн өндөр хурдны интернеттэй холбогдох боломжийг 2 дугаар багийн малчдад олгосон юм а. Мөн 2 дугаар багийн иргэдийн хүсэн хүлээж байсан ажлын нэг болох 150 хүүхдийн цэцэрлэгийг улсын төсвийн 1 тэрбум 440 сая төгрөгөөр ашиглалтанд оруулснаар төлөвлөж байсан 3 ажлаа шатараатай хийж гүйцэтгэсэн тухай иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Од Гэрэл 11-р цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ онцлон хэлж байсан юм а. Тэгэхээр та бас тойрогтой ажиллаж байна. Ер нь бол цаашдаа бас энэ хөө тойрогтой ямар ажил хийхийг зорж байгаа вэ? Тэгэхээр спортын арга хэмжээ сая өнгөрсөн 7 хоног зохион байгуулагдлаа. За өнөөдрөөс цэцэрлэг дээрээ явж байна. Тий, спортын арга хэмжээ бол ер нь энэ жил 4 дахь удаага зохион байгуулагдсан. 16 оноос л эхэл зохион байгуулагдсан. Ер нь жилээс жилд орох багийн тоо бол маш нэмэгдэж байгаа. Энэ жил бол 12 орчим баг орсон. Энэ цэцэрлэгийн хамт олонны баг бас орсон. Өрхийн эмнэлгийн баг хамт олон бас нэмэгдэж орсон байгаа. Тэгээ ер нь жилээс жилд энэ нийт сар хүрээ нэмэгдэж ер нь бол манай багийн ард иргэд бол бас юм нэгдмэл нэг тийм сайхан ингээд нэг өдрийг нийлж одоо өнгөрөөж цаг хугацаагаа заваа зөв боловсон өнгөрүүлж байгаа. Одоо бол сонгогдсон төлөөлөгчийн зүгээс бол таатай байгаа. Энэ хоошид хэрэгжүүлэх ажлууд бол ер нь байгаа бас дахиад үе шаттайгаар одоо хэрэгжиж явж байгаа. Энэ бол яг би зөвөр одоо 16 оны сонгуульд орж ирээд яг мөрөнгө хөтөлбөрт шүлээ явж байхад нэг 3 гол зүйлийг л одоо ярьж ирсэн. Энэ баг дээр манай баг бол бусад багуудаас бас онцлогтой баг юм байгаа. Яг тэгэхээр зэрэг аймгийн төвд байдаг ч гэлээ бас 40 орчим хувь нь бас хөдөө яг мал өрхийн малчин иргэд байдаг. Энэ уулын цаадалд, харьхаа уулын цаадалд байдаг нэг 150 орчим өрх байгаа. Энэ ард иргэдийн маань одоо бас одоо орчин цагч нь хүн болгон харилцаалуу хөгжижсэн, хүн болгон гэр орноосоо ярьдаг. Ийм болцсон нийгэмд манай магийн байна иргэдийн дунд бас нэлээдгүй эргэлттэй байсан тийм одоо дахин дамжуулах станц, одоо гар утасны сүлжээ өнгөрсөн жил одоо бас их хурлын гишүүн сангийн сайд Хүрлбаатар сайдын маань дэмжлэг тусалцаатаагаар ашиглалтанд бүрэн орсон байгаа. Одоо малчид маань одоо шууд гэрээсээ хотныхоо цагаас дэлхийн аль ч үнсийг болонлоо одоо ах トゥ хамаатан садна хүүхдтэйгээ чөлөөтэй ярьж холбоо тогтоож байгаа. Энд бол үнэхээр бас сэтгэл хангалуун байна. Миний бас үнэхээр хөсөж мөрөөдөж явсан одоо ажлын маань нэг бол биелэл болсон бол бас сангийн сайдтай бас талархаж байгаа бас тий. За тэгээ хоёр дахь ажил нь бол манай нэг би одоо хүүхд байхтаа л энд өсөрсөн тэр манай 2 дугаар багийн хужирт багийн төв гэж багийн төвийн барилга байдаг байсан. Бидний хүүхд байхад тэр багийн төв чинь бид нар одоо хүүхд байхад ороод тоглоол надаал соёлын арга хэмжээ бүжиг одоо янз бүрийн тийм арга хэмжээд их болдог байсан. Тэр барилга маань одоо 12 онд бас
зарим нэг хүний хариуцлагагүй үйл ажиллагаас болоод бас устдсан юм байлээ. Тэгээд одоо ард иргэдийн маань олон нийтийн үйл ажиллагаа явуулах, тийм соёлын арга хэмжээ зохион байгуулах байр савгүй болцсон байсан. Тэгээд ард иргэдээс бас надад хүсэлт ирж ирсэн нэг багийн төвтэй болгож өгөх тийм боломж болцоо юу байна гэдэг хүсэлтийг тавьж ирсэн. Тэр багийн төвийг бол би өөрийнхөө 100% хөрөнгө оруулалтаагаар улсын төсвөөс нэг ч төгрөг суугаагүй 63.8 сая төгрөгийн төсөв төртөйгээр баригдсан багийн төв байгаа. Яг л одоо өнөөдрийн аймаг орон нутагт баригдаж байгаа яг багийн төвийн хэмжээтэй стандарт нь яг адилхан тийм багийн төв баригдаж ашиглалтанд орсон байгаа. Тэгээд багийн маань иргэд одоо янз бүрийн соёлын арга хэмжээ одоо нийлж цуглаж одоо өнгөрүүлэх тийм одоо зөв боловсон өнгөрүүлэх цаг зав тийм нөхцөл бололцоноос бүрдэж байгаа юм. Тэгээ энд бол багийн ард иргэд бас их сэтгэл хангалуун байгаа энэ дээр. За 3 дахь ажил нь бол одоо энэ яг өнөөдөр одоо бид доктор нот ирсэн байгаа энэ цэцэрлэгийн барилгын ажиллагаа. Энэ бол одоо ингээд бүх ажлууд маань ер нь ингээд яг шат тараатаа ингээд хэрэгжээд ингээд явж байгаад бол сэтгэл хангалуун байна. Улаан сумын 2 дугаар баг нь хөдөө хот хосолсон онцлогтой баг бөгөөд цуслан гарахтаа хөдөөгийн багийн хүүхдүүдэд гэр цэцэрлэгэр хичээллүүлэх шаардлагатай тулгардаг. Тиймээс тус цэцэрлэгт гэр цэцэрлэг хичээллүүлэх гэрний асуудал чухал байсан гэдгийг цэцэрлэгийн эрхлэгч онцолж байсан юм а. Аймаг нийслэлийн засаг даргын тамгын газар болон орон нутгийн төрийн захиргааны байгууллага албан тушаалтанд 2019 оны 3 дугаар улиралд иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн тайлан мэдээг даваа гарагт засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага албан тушаалтанд нийт 69209 иргэн хандаж санал хүсэлт гомдол шүүмжлэг гаргаснаас 557698 иргэний өргөдлийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэж хариу өгсөн нь 98% үзүүлэлттэй байна. Мөн 8590 өргөдлийг шийдвэрлэхээр холбогдох байгууллага албан тушаалтанд шилжүүлж 3080 өргөдлийг хугацаа хэтрүүлэн шийдвэрлсэн. Нийгмийн халамж, цалин хөлс, газрын харилцаа, орон сууц санхүүгийн дэмжлэг хүссэн асуудлаар гаргасан өргөдөл гомдлын тоо буураагүй байна. Засгийн газрын гишүүд болон яам агентлагийн удирдлагад нийт 333686 өргөдөл гомдлын иргэдээс ирүүлснээс 330629 гомдлыг хуулийн хугацаанд шийдвэрлсэн 99.1% үзүүлэлттэй байна. Тайлантай хугацаанд нутгийн захиргааны байгууллага албан тушаалтанд хандаж Улаанбаатар хотод 35966, Архангай аймагт 27873, Дорнод аймагт 17450, Орхон аймагт 15700 иргэн өргөдөл гомдол гаргасан нь бусад аймгийн үзүүлэлтээс өндөр байна. Иргэдийн өргөдөл гомдлыг шийдвэрлэх асуудалд бодиттой хандаж чирэгдүүлэхгүй байх, иргэдэд заавал хариу өгч байхад анхаарлаа хандуулж ажиллахыг засгийн газрын гишүүдэд чиглэл болголоо. 12 дугаар сарын 3-ны өдрийн байдлаар манай орны ихнэх гол мөр нь нуур битүү мөсөн мөрхөлтэй мөсний зузаан улам нэмэгдэж байгаа хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт өртийн дагуу мөсний зузаанд харилцан адилгүй байгаа ба мөсний дац хүн мал машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй тул мөсөн дээгүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхаарууллаа. Нийгмийн улсын байгууллагын ерөнхий ассамблеас жилбэрийн 12 дугаар сарын 3-ны өдрийг хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улсын өдөр болгон зарлаж 1981 оноос хойш дэлхийн нийтээр тэмдэглэл нь өнгөрүүлдэг болсон билээ. Энэ оны 12 дугаар сарын 3-ны өдрийг Нэгдсэн үндэсний байгууллагаас хүртээмжтэй ирээдүй уран дор тэмдэглэл нь өнгөрүүлэхийг бүх нийтэд уриалсан. Энэ өдрийг тохиолдуулна хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах ерөнхий газрын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нээлттэй ажлын байранд зуучлах ажил болгогч эзэд аж ахуйн нэгж байгууллагын хөгжлийн бэрхшээлийн талаархаа ойлголт хандлагыг эргээр өөрчлөх, хүртээмжтэй орчин тохируулахт ажлын байрыг бий болгоход нөлөөлөх зорилготой хүртээмжтэй ирээдүй 2019 өдрөлийг зохион байгууллаа. Тус арга хэмжээг хөдөлмөр нийгмийн хамгаалалтын яам Монгол улсад Европын холбооны хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог дэмжих төсөл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагууд хамтран зохион байгуулж оролцлоо. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах ерөнхий газар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрт зуучлах Career Expo арга хэмжээг 2018 онд анхудаа зохион байгуулсан. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэйч хөдөлмөрийн чадвартай иргэдийг ажил олгогчтой холбон зуучилж өнгөрсөн 1 жилийн хугацаанд 40 орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байраар хангасан байна. Энэ удаагийн хүртээмжтэй ирээдүй 2019 өдрөлгийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажил мэргэжлийн чиг баримжаатай болж зөвлөгөө мэдээллээр хангагдсан байх. Ажил олгогч аж ахуйн нэгж байгууллагууд хөгжлийн бэрхшээлийн идэвхтэй хайгч хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бүртгэж аж ахуйн нэгж байгууллага ажил олгогчтой холбон зуучлах ажлыг тасралтгүй зохион байгуулж байна.
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас эм ханган нийлүүлэх байгууллагуудын оруулж ирж буй эмүүдийн гал эмчтэй танилцж даатгалаар хөнгөлөлтөд олгогдох эмүүдийн дээд хязгаарыг тогтоож өгсөн нь иргэдийнхээ нэмгэн халаасанд яв цав нийцсэн ажил болсон боловч эмийн байгууллагууд эрх хөөхд шиг уруулзаж энэ шийдвэрээс эрс татгалзаж байна. Үнэн дээр эмийн компаниуд эмийг оруулж ирээд иргэдтэй огт бодгүйгээр барахгүй 20-30% биш бүр 200-аас 300% ашиг харж борлуулна. Мөнгө цагаан нүд улаан гихчээр улаардгийг эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар тогтоогод байхад хэвлийн бахарул зарлаж гүтгэлэг хийж байх жишээтэй мөнгөний төлөө ширнэ үрлэн гэдэг байх доод талын эмийн ашиг 90-100% гэхээр энэ шиг амар хэлбэр бизнес хийж байгаа салбар одоогоор Монголд алга зөвхөн даатгалд хамрагдаг эмэнд л хязгаар тогтооход ард түмнийхээ эсрэг мэдэгдэл хийж эхлэе. Манай улсад гуйл усны тод жишээ нь мэргэжлийн хяналт нь эмийн компаниудын энэ бусрамгүй үйлдэлийг зүгээр л нүдэ ханаад өнгөрөөдөг. Тэгэхээр мөнгөчтэй байгаагийн шинж тэр шударга царайлаад сошиал энэ тэр томроод байдаг нөгөө мэргэжлийн хэлтийн газрын дарга ажиллаа хийхгүй байгааг нь илрэл юм. Алуун татвар суудхан төлөгч нь борлуулсан бараа ажил үйлчлэгэнд ногдох алуун татварыг дурдсан журмаар дараа сарын 10-ны өдрийн дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж баталсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана 16-гийн 1-1 тухайн сард борлуулсан бараа ажил үйлчлэгэнд ногдох алуун татвар суудхан төлөх төсвөл нь 16-гийн 1-2-т оршин суугч бус этгээдээс энэ хуулийн 7-гийн 2-ийн 5-д заасан гайлын бүрдүүлэлт хийлгээгүй бараа ажил үйлчлэгийг худалдан авахдаа үнийн дүнгээс албан татварыг суудхан авч төсөвт төлнө. 16-гийн 1-3 энэ хуулийн 16-гийн 2-д заасны дагуу албан татвар ногдсон бараанд 16-гийн 1-2 дахь заалт хамаарахгүй. Энэ хуулийн 16-гийн 1-4 энэ хуулийн 7-гийн 2-д заас нь өрийн төлбөрт тооцогдох бараа ажил үйлчлэгэнд ногдох албан татварыг тухайн төлбөр төлж байгаа этгээд төсөвт төлөх юм а. Дараагийн мэдээ аймгийн цагдаагийн газраас 2019 оны эхний 11-р сарын эрүү хэв журмын нөхцөл байдлын мэдээллийг танилцууллаа. Цагдаагийн газарт 2019 оны 1-р сарын 1-ээс 11-р сарын 25-ны хүртэлх хугацаанд иргэн аж ахуйн нэгж байгууллагаас 1368 гомдол мэдээлэл ирсэн байна. Аймгийн цагдаагийн газарт 2019 оны 1-р сарын 1-ээс 2019 оны 11-р сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд иргэн аж ахуйн нэгж байгууллагаас 1368 гомдол мэдээлэл хүлээн авсан байна. Гэмтгэргийн шинжтэй 611, зөрчлийн шинжтэй 757 хэрэг бүртгэгдсэн бөгөөд өмнөх оны мөн үеэс 237 нэгжээр буюу 21% өссөн үзүүлэлттэй байна. За 2019 оны эхний 11 сарын байдлаар Улс аймгийн цагдаагийн газарт гэмтгэрэг зөрчлийн шинжтэй нийт 1368 гомдол мэдээлэл хүлээн авсан. За юунаас гэмтгэргийн шинжтэй 611, зөрчлийн шинжтэй 757 гомдол мэдээлэл хүлээн авснаас өнгөрсөн оны мөн үеэс 237 нэгжээр буюу 21% бол өссөн байна. За гэмтгэргийн шинжтэй гомдол мэдээлэл өмнө оны мөн үетэй харьцуулахад 104 нэгжээр буюу 20.5% өссөн. За хүлээн авсан гомдол мэдээллийн 422 гомдол мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж 167 гомдол мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэс татгалсан л да прокурорын хяналтанд хүргүүлсэн. За 4 гомдол мэдээллийг бол хариалын дагуу шилжүүлж ажилласан. За зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл өмнөх оны мөн үетэй харьцуулахад 104 нэгжээр буюу 20.5% бол өссөн. За захиргааны зөрчлийн шинжтэй 1100 гомдол мэдээллийг хэлбэршүүлсэн журмаар шийдвэрлэж 327 гомдол мэдээлэлд зөрчлийн хэрэг нээж 225 гомдол мэдээллийг шүүхээр 7-оос 30 хоногоор баривчилж 332 гомдол мэдээллийг тээврийн хэрэгсэлж болгохыг эрх асаж 401 гомдол мэдээллийг зөрчлийн шинжгүй үндэслэлээр татгалзаж тус шийдвэрсэн. За мөн архитектийн согтуур захиргааны зөрчил гаргасан 1359 хүнийг саатуулсан 271 жир буюу 19.9% бол өнгөрсөн оноос өссөн. За нийт 15,102 зөрчилд 620 сая 515 мянган төгрөгийн торгуул ногдуулсан. Үүнээс бэлэн бус торгуулаар 13,670 зөрчилд 401 сая 415 мянган төгрөгийн торгуул, шийдвэрийн хугацаар 1100 зөрчилд 219,100 мянган төгрөгийн торгуул тус оногдуулсан байна. 2019 оны эхний 11-р сарын байдлаар аймгийн хэмжээнд 317 гэмт хэрэг бүртгэгдсэн өмнөх оны өмнө үеэс 5 нэгжээр буюу 1.6% буурсан үзүүлэлттэй байгаа юм а. За Улс аймгийн хэмжээнд нийт 317 гэмт хэрэг бүртгэгдсэн өнгөрсөн оны мөн үеэс бол 5 нэгжээр буюу 1.6% бол гэмт хэрэг буурсан. За үүнээс хүн гэмт хэрэг бол 258, хүнд гэмт хэрэг бол 59.
хөнгөн гэмт хэргийн илрүүлэлт 64.7%-тай, хүнд хэргийн илрүүлэлт 59%-тай байна. За нийт гэмт хэргийн илрүүлэлтээр 21 аймагаас Увс аймаг бол 3 дугаар байранд орсон байна. За гэмт хэргийн гаралтаар нь авч үзэх юм бол даваа гарагт 57, мегмар гарагт 44, лав гарагт 55, пүрэв гарагт 47, баасан гарагт 47, бим гарагт 29, ням гарагт 38 гэмт хэрэг тус бүртгэгдсэн. Ер нь өнгөрсөн оны миний үртэй харьцуулах юм бол баасан гарагт бүртгэгдсэн гэмт хэрэг бол 50% бол буурсан байна. За энэ нь бол юу тоолоотой гэхээр Увс аймгийн засгийн захирамжгаарч баасан гарагт согтууруулгандаа худалдах, үйлчлэх тусгай зөвшөөрөл аж ахуйн гэж бол худалдахгүй байгаа гэсэлж 5 дахь өдөр гэмт хэргийн гаралт бол буурсан байна. За гэмт хэрэг гарсан цагаар нь авч үзэх юм бол 06-аас 14 цагт бол 71, 14-өөс 19 цагт 80, 19-өөс 22 цагт 60, 22-аас шөнийн 06 цаг хүртэл 101 гэмт хэрэг тус үйлдэгцэн. Гэмт хэргийн улмаас 10 хүн амнаас алдаж 113 хүн гэмтэж бэртсэн ба гэмт хэргийн улмаас 324 нэрнээ хохирсон бол 213 хүн гэмт хэрэгт холбогдсон байна. За иргэн аж ахуйн гэж байгууллагад гэмт хэргийн улмаас нийт хохирол 568 сая 700 мянган төгрөгийн хохирол учирсан ба хохирлын 313 сая 300 мянган төгрөгийн хохирлыг хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын шатанд төлөвлөж хохирол нөхөн төлөлтөй хувь хэмжээр бол 50.1% буюу өмнөх оны үетэй харьцуулахад бол 24.21 бол өссөн байна. За үйлдэгцэн гэмт хэргийг төрлөөр нь авч үзвэл хүнийг санаатаалах гэмт хэрэг 3, бусдыг амиа орлоход нөхцөл хүрэх гэмт хэрэг бол бүртгэгдээгүй. Хүний эрүүл мэндийн халдшгүй байдлын эсрэг гэмт хэрэг 108, иргэдийн өмчийн хулгай 48, мал хулгайлах гэмт хэрэг 53, аж ахуйн нэгжийн хулгай 1, тээврийн хэрэгслийн хулгай 7, халаасны хулгай 1 тус бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн гэмт хэрэгүүдийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулж үзвэл цогтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 11-жээр, хүүхэд оролцсон гэмт хэрэг 8-1-жээр өсч, гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 8-1-жээр, эмэгтэй хүн оролцсон гэмт хэрэг 7-1-жээр, гудамж зам талбайд үйлдэгдсэн гэмт хэрэг 7-1-жээр, гэр орон сууцнд үйлдэгдсэн гэмт хэрэг 13-1-жээр, бүлэглэн үйлдсэн гэмт хэрэг 5-1-жээр тус буурсан үзүүлэлттэй байна. Дараагийн мэдээ, ухаалаг утсаар дамжуулан арсны өвчнийг онцлож эмчлэх төсөл 2015 онд Монгол улсад хэрэгжсэн бөгөөд 2017 оноос Увс аймагт хэрэгжиж эхэлсэн юм. Энэ хүрээнд 470 гаруй ирэг нь дерма буюу орон зайн оншилгооны аппликейшн ашиглан арьсаа онцлуулсан байдаг. Төслийн үйл ажиллагааг нэгтгэн дүгнэх цаашдын зорилгоо тодорхойлох зорилгоор өнөөдөр Сумын засаг дарга, эрүүл мэндийн төвийн дарга нарт сургалт зохион байгууллаа. Монгол улсад 2012 оноос эхлэн анагаах ухааны сургуулийн арьс судлалын тэнхим хүрээ Ротер клуб хамтран интернет сүлжээгээр дамжуулан арьсны өвчнийг алсын зайнаас онцлон нэмжлэх ухаал гар утас арьсны өвчний онцлогоо эмчилгээ төслийг хэрэгжүүлсэн бөгөөд уг төсөл манай аймагт 2017 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд 2 жилийн хугацаанд 470 гаруй иргэн ухаал гар утас арьсны өвчний онцлогоо эмчилгээнд хамрагдан эрүүл мэндийн үйлчилгээ авсан байна. Өнөөдөр эрүүл мэндийн яамны арьс судлалын салбар зөвлөлийн дарга анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн арьс судлалын тэнхимийн профессор Ханц сүрэнгээр ахлуулсан баг манай аймагт ажиллаж эрүүл мэндийн газар нэгдсэн эмнэлгийн мэргэжилтэн Сумын эрүүл мэндийн төвийн дарга нар Сумын засаг дарга нарт дерма аппликейшн буюу ухаалаг утсаар арьсны өвчнийг оншилж эмчлэх төслийн үйл ажиллагааны явцын талаар танилцуулж нэгтгэн дүүнэн цаашдаа зорилгыг тодорхойлох зорилгоор сургалт зохион байгууллаа. Бид өнөөдөр Увс аймагт арьсны өвчнийг ухаалаг гар утсаар дамжуулан онцлох төслийнхээ үнэлгээг хийхээр хүрэлцэн ирээд байна. За энэ үйл ажиллагааг бид Увс аймагт 2017 оны 8 сарын 20-доор эхэлсэн. За энэ дерма аппликейшн буюу өөрөөр хэлэх юм бол зайн онцлогоо гэдэг зүйлийг л арьс судлалын практикт хэрэгжүүлж байгаа. За энэ аппликейшны гол ач холбогдол нь алслагдсан нутгийн хүн амд эрүүл мэндийн мэрэгдсэн эмчийн тусламжийг үзүүлэхэд оршиж байгаа юм. Өөрөөр хэлэх юм бол арьсны өвчтөй хүн хэрвээ ямар нэгэн арьсны өвчний асуудалтай хүн байвал сумынхаа эмч дээр очиход сумын эмчт нь дерма аппликейшнийг суулгасан гар утсаар хангагдсан байгаа. За тэгээд сумын эмч тэр аппликейшны асуултуудыг нь бөглөөд өвчтнийхөө зургийг аваад өндөр хурдтай интернетийн сүлжээгээр аймгийн нэгдсэн эмнэлгийн арьсны эмч рүү мэдээллийг дамжуулж байгаа. Мэдээлэл нь аймгийн эмч мэдээллийг хүлээж аваад 24-өөс 48 цагийн дотор тэр өвчний талаарх оншийг тавиад тэгээд ямар арга хэмжээ авахыг нь мэдээлж байгаа гэсэн. Буцаагаад хариу илгээж байгаа гэсэн үг байна. Хэрвээ аймгийн арьсны эмч тухайн асуудлыг ганцаараа шийдэх боломжгүй байвал тэр эмч мэдээллийг Улаанбаатар хотын арьсны эмч зөвлөх эмч рүү дамжуулж байгаа. За тэгэхээр зөвлөх эмчээс ирсэн хариу нь
аймгийн эмч болон сумын эмчид аль алинд нь зэрэг хүрж байгаа. За энэ маань өөрөөр хэлэх юм бол тодорхой богинохон цаг хугацаанд төрөлцсөн нарийн мэрэгжлийн тусламжийг тухайн хүндээ газар нутаг дээр нь хүргэж өгж байгаа ийм давуу талтай аппликейшн байгаамаа. За тэгээд энэ төслийг Танай аймагт хэрэгжүүлээд өнөөдөр 2 жил гарсан болох энэ хугацаанд 470 хүн энэ яг тусламж үйлчилгээг энэ аппликейшнаар дамжуулж авсан байна. За энэ төслийн үйл ажиллагаагаа бид нэгтгэж дүгнэж цаашдынхаа зорилтыг тодорхойлохоор хурж ирсэн. За нэгэнтээ төсөл маань хэрэгжээд амжилттай хэрэгжээд үйл ажиллагаа нь тогтворчихсон. Ийм учраас энэ үйл ажиллагааг төсөл гэдэг утгаар нь биш, ерөөсөө эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээний нэг төрөл болгож цаашд нь тогтвортой байдлаар хангах асуудлыг хөндөж тавьж байгаа учраас бид тухайн аймгийн засаг захиргаа тэгээд эрүүл мэндийн төв нэгдсэн эмнэлэг эрүүл мэндийн газар хамтраад энэ үйл ажиллагааг цаашид тогтвортой үйл ажиллагаагаар нь хангахын тулд энэ хүмүүсийг цуглуулад үйл ажиллагааныхаа ач холбогдлыг ойлгуулад цаашд нь хангахад бид та бүхэн юу хийх ёстой юм бэ гэдгийг харилцан ярилцахаар энэ зөвлөгөөг хийж байгаамаа. Анх ухааны сургуулийн арьс судлалын тэнхим хүрээр дээр хөлөв хамтран интернетийн сүлжээгээр дамжуулан арьсны өвчнийг алсын зайнаас онцлогын эмчилгээ хийх ухаалаг гаргаж ирсэн арьсны өвчний онцлогын эмчилгээ төслийг 2015 оноос Монгол улс хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Дээрх төсөл нь Монгол улсын 14 аймгийн 254 сумд амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд 5000 орчим арьсны өвчтэй хүмүүс тусламж үйлчилгээ үзүүлжээ. За энэ үйл ажиллагаа 2015 оноос эхэлсэн. Өнөөдрийн байдлаар зайн оншилгоо гэдэг юмыг бид 14 аймгийн 254 суманд хэрэгжүүлсэн. Энэ үйл ажиллагаа хэрэгжснээр өнөөдөр бид 5000 орчим арьсны өвчтөй хүмүүс тусламж үйлчилгээг үзүүлж байгаа. Зайн өөрөөр хэлэх юм бол алсын зайнаас ухаалаг гар утсаар дамжуулж гэж хэлж болох юм. За тэрнээс гадна мэдээж хэрэг арьсны өвчин судлалын үндэсний төв гэж байгаа. 3 дугаар шатлалын эмнэлэг, төрөлцсөн нарийн мэрэгжлийн төв гэж явдаг. За гисэн хэдий ч тэр төв рүү хурж тусламж үйлчилгээгээ авна гэдэг нь ялангуяа алслагдсан нутгийн манай малчид тийм ээ алслагдсан нутгийн хүн амд төвхтэй хүндрэлтэй асуудал. Яагаад гэхээр арьсны өвчин байна. Төдийлөн амь насанд яаралтай тусламж шаардах нь харьцангуй бага гэж хэлнэ. Гисэн хэдий ч тухайн хүндээ бол маш их зовиртой, шаналгаатай өвчин байдаг. Тэр байдлаасаа хамаарат хүмүүс ажиллаа, амьдралаа урт талд нь тавьчаад эрүүл мэндэ хайчхаад байдаг. Тэгэхээр бид нар тэр хүмүүст нутагт нь байлгаж агаад энэ тусламжийг үзүүлж байгаагаараа илүү ач холбогдолтой. Нөгөө талаас нь аваад үзэх юм бол сүүлийн жилүүдэд арьсны өвчлөлийн тоо эрс нэмэгдэж байгаа. Тухайлах юм бол 2018 оны эрүүл мэндийн тайлангаар 100000 хүн амд тохиолдож байгаа арьсны өвчлөлийн байдал 590 орчим болж байна. 100000 хүн амд. Тийм учраас энэ маань өөрөөр хэлбэл нөгөө өвчлөл нь ихсээд байна. Тэр дундаа ялангуяа хүүхдүүдийн дунд өвчлөл улам ихсэх хандлагатай байгаа. Тэгэхээр энэ маань тухайн нутаг дэвсгэрт нь байгаа хүмүүст хүрэх боломжийг, мэрэгжлийн тусламжийг хүргэж байгаа. Тэгснээрээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээ чанартай хүрж, хүртээмжтэй хүрч байна гэдэг бид эрүүл мэндийнхээ үндсэн зорилтыг биелүүлэх энэ тулд энэ үйл ажиллагаа хэрэгжиж байгаамаа. Дерма аппликейшн ашигласнаар хөдөөгийн сумын иргэн арьс харшлын өвчнөө онцлуулж эмчлүүлэхийн тулд заавал аймаг болон хотыг зорж зардал чирэгдэл бололгүй сумын эмчдэрээ үзүүлэн онцлуулж эмчлүүлэх боломжтой гэж төслийг хэрэгжүүлэгч нар онцлон хэлж байсан юм а.